дизайнер нэрлээ. Өнөөдрийн кино бол үлгэрийн юм шиг Grand Budapest Hotel. Wes Anderson найруулагчийн онцлог бол төгс тэгшмээр наадагч, өнгөөр тоглогч, түүний кинонууд яг л үлгэрийн номны хуудас эргүүлж байгаа юм шиг кадр бүр нь маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Мэдээж production designer Адам Стакхаусныг дурдахгүй байхаа аргагүй. Тэрээр тус буудлын экстерьерийг макетээр хийсэн. Доод хэсэг нь чулуу энэ уулнаас ургаж байгаа мэт бат бөх суурийг илэрхийлж байгаа юм. Харин пастел ягаан өнгө нь үлгэрийн юм шиг орчинд аваачна. Буудлын дээр байгаа хоёр бөмбөр орой нь Францын шато стилээс санаа авсан дизайнтай, уг стилээс авсан арк хэлбэртэй цонхнууд бас үүдний хэсгийг хараараа. Энэ нь болохоор Францын метроны буудлын хаалгатай яг адилхан арт ново стилтэй. Уг киноны ихэнх дизайн арт ново стилд хамаарч байгаа учраас арт ново стилийн тухай тайлбарлая. Тэгэхээр 1800 оны сүүлээр 1900 оны эхээр рококо, барокко тансаг байдлаас залхсан хэсэг уран бүтээлчнэр арт ново стилийг үндэслэн. Энэ нь болохоор ерөнхийдөө байгалийн юм шиг зөөлн элементүүд орж ирдэг. Тэгээд металл, шил, ган зэрэг материалаар тоглодог. Архитектур, интерьер, тавилга, уран зураг бүх зүйл нэг цогц байх ёстой гэж үздэг. Буудлал руу ордог хаалга. Энэ нь болохоор эртний Ромоос гаралтай нөгөө ертөнц рүү орох хаалга. Энэ нь болохоор энэ Grand Budapest Hotel нь бас шал өөр ертөнц юм шүү гэдэг мэдрэмжийг шууд өгөхөөр бэлэгдэж хийсэн байдаг. Барилгын гадна талын хоёр сценээс шууд маш их өөрчлөлтийг харж болно. Жишээлбэл яг одоо Grand Budapest ориглынхаа үед юм Франц шато маягийн юм тансаг стил харагдж ирсэн бол киноны төгсгөлд социализмын уур амьсгалтай шулуун даруухан бор өнгөтэй дээрэс нь тэр Франц шато стилийн хоёр бөмбөр дээвэр нь алга болоод тэрний оронд антин гарч ирсэн бас даал бэрээрээ энд бас технологи орж ирсэн гэдэг нь шууд түүхийн процессын харагддаг. Гол танхим бол Германы хуучин их дэлгүүр дээр хийгдсэн. За гол танхимыг харах юм бол маш гоё өнгөлөг арт ново стилийн тэр үеийн дэлгүүрүүдийн хийцтэй яг адилхан нэвт атрумтай. Тухайн үед их дэлгүүрүүд яагаад тэгж баригддаг байсан бэ гэхээр хүмүүсийн сонирхлыг татах, хүмүүсийг юм тусгай арт галерей музейд орж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх гэж Орос, Франц бүх улсад ер нь их дэлгүүрүүд адилхан дизайн байсан. Grand Budapest Hotel яг сэргэн мандалтын үед тэр хоол нь ямар байдаг вэ гэхээр хүн нь илүү олон, ширээнүүдийн зайн ойрхон тэгээ маш тансаг харагдаг бол яг киноны төсгөлд бол саналуудын зай хүртэл холдсон, жоохон хүүтэн хямдхан материал орж ирсэн, тод хаягнууд, тэнгууд коммунист социалист уур амьсгал орж ирсэн шууд харагддаг. Танхимыг чимж байгаа хамгийн гол зүйл нь бол мэдээж авраг том альпин нурууны зураг. Усан бассейн киноныхаа стилээс шал өөр стил байдаг. Энэ нэг яг тийм том тансаг бассейн гэхээсээ илүү дээр үеийн Европын яг совлын эмчилгээний зорилттой ашаан сувлийн газар шиг санагддаг. Мадам Дигийн гэр бол яг киноны дунд хэсэгт гардаг. Тэр нь болохоор өнгөний хувьд юм бор. Мадам Ди бол арай хуучинсаг хүн гэдэг нь яг арт ново стилийн өмнөх асар хүнд нүсэр стилтэй, өрөөнүүд нь рококо стилтэй, тавилгууд нь баг барокко стилийн маш их хөрөнгөтэй, хуучны зүйлтэй хүн гэж хэлдэг. За энэ дээр Мадам Дигийн гэрт маш сонирхолтой сцен гардаг бол киноны хамгийн гол түлхүүр болсон алин барьсан хүүхдүүд гэдэг уран зураг гардаг. Тэгээ Мадам Ди үхт ноён Густавт алин барьсан хүүхэд гэдэг тэр уран зургаа өвлөж өгөхөр болдог. Тэгээд тэр уран зургийн өмнө ноён Густав зерод ингэж хэлдэг. Энэ бол гайхалтай бүтээл. Энэ урлагийн бүтээлийн хажууд энэ эд хөрөнгө юу ч биш хог гэж хэлдэг. Тэгэхээр интерьерт уран зураг ямар үн цэн бий болгодог зүйл вэ гэдгийг бол яг энэ текстнээс харж болно. Гэтэ энэ зураг бол яг кинон дээр гардаг хиймэлдүр One Host гэдэг алдарч зураачийн бүтээл гэж гардаг бол яг амьдрал дээр бол 2012 онд уран бүтээлч Майкл Тайлерын бүтээсэн сэргэн мандалтын үеийн стилээр зурсан уран зураг байгаа. Тэгээд тэр зургийг тулгаалаад оронд нь өөр зураг хажууд байсан зургийг зөөр ингээ өвлөгдөг. Тэр зураг нь яг Эгэн Шэлегийн зураг юм шиг харагддаг. Гэхдээ Эгэн Шэлегийн арга барилаар дуурайлгаж зурсан бүтээл байдаг. Европчууд яагаад ингээд уран зургууд амар алдартай үнэтэй болдог бэ гэвэл бас маркетинг гэдэг зүйл урлагийн бүтээл ямар үнэтэй юм хосгүй гэж мэдрүүлдгийг яг энэ киноноос харж болно. Яг л бид нар тэр киног яг үзэж байхдаа тэр One Host гэдэг зураач үнэхээр агуу тэр твийн хамгийн үнэтэй харшнаас ч хамгийн
үнэтэй зүйл нь тэр зураг гэж хэлэнгүүт амар үнэтэй мэдрэмжийг шууд авч байгаа байхгүй. Тэрээр архитектураас кино урлаг яг юугаараа ялгаатай гэвэл зарим юмыг заавал бодит дээр хийх албагүй байдаг. Жишээлбэл одоо энэ галт тэргэн тансаг галт тэрэг яваад байгаа юм шиг мөртлөө зүгээр юм хайрцаг дотор ингээд яг тэр кадранда зориулсан л скетчиг хэсгүүдийг хийцэн Агатагийн дээвэрлээ ордог хэсгийг хүртэл ингээд жижигэн макет дээр хийж агаад тэрийг ингээд компьютер графиктай хослуулж ийм гой үлгэрийн юм шиг орчингоос бий болгож байгаа. Тэгсэн мөртлөөс яг киногийн цогцоор нь харах юм бол яг тодорхой нэг интерьерийн уур амьсгал, өнгө төрөх, түүхэн цаг үеийг илэрхийлж чадах гой дүрслэл, гой орчин бий болгож чадаад байгаа. Одоо Grand Budapest Hotel нь өөрөө нэг киноны гол дүр. Гэхдээ яг хүмүүс нь ч гэсэндээ дандаа зэрэглэлийн мундаг жүжигчд тоглосон. Интерьер дизайн, архитектур өнгөөр дамжуулаад цаг үе, хүний сэтгэл зүй, тухайн хүний амьдралын хэм маягийг харуулж олдгийг энэ киноноос харж олно. Дараагийнхаа дугаараар та нар ямар киноны дизайныг яриулахыг хүсэж байна? Доор комент хэсэгт бичээрэй. Хамгийн гол нь бид нэр энэ киноны дизайнаар дамжуулаад дизайны мэдлэгтэй болох нь чухал шүү. Жишээлбэл киноны гэрэл ямар чухал үүрэгтэй байна, өнгөний зохицол ямар чухал үүрэгтэй байдгийг гэдгийг бид нэр бэлэн жишээндээ харуулж байгаа учраас энэ чинь юм сурах нь бас чухал шүү.